тусдан гүйцэн хэмжээр бас орсон. ICT консалтинг гэдэг хяналтын компани. Манай дэд бүтц хариуцсан орных дарга бол үндсэндээ төмөр замаас энэ төслийг хариуцж ажилласан. Дээрээс нь доорн туслах багууд байна. Энэ ахын туул гэх хүн бол яг газар дээр зохион байгуулсан. Яасан. Бараантад байгаа газраас эхлээд бэлтгэцэг байна. Бид нэр одоогийн байдлаар дадангийн ажлын 70% гүйцэтгэж байна. Хөр одоо хиймэл байгууламжийн ажлын 90% гүйцэтгэж байна. Хүчлээ хайцаа. Хувьчилд одоо эхний 1.6 км дээр явж байна. Асфальт дээр явж байна. Биш. Цементээр хүчүүлсэн суурин 2 үе. Цементээр хүчүүлсэн холцоо. Дээр нь 5 см асфальт ирэх. Тэгээд дараа нь 5 см асфальт 8 дугаар сарын 7 сарын 15-наас хойш ажил эхлэхээр. За бид бол 8 сарын 1 гэхэд газар шуурны ажил гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүн ажлын засгаад гүйцэтгэжгээр. Нийт техник. Нийт 86 нэгж техник. За үүний 76 нэгж техник нь яг газар орон дээр ажиллах учраас 189 зэрэг албагч ажиллаж байгаа. Зөв төчний 22 анги байгуул. Гэрээ зэрэг. Буцаа зэрэг албагч 21 байна. Бусдын дандаа мэрэгжлийн ахлагч авчраа. Мэрэгжилтэй ирсэн үү? Энд ирээд мэрэгжилтэй ажилласан. Хуцаа зэргийн албагчийн тухайд өвлийн сургалтаар үндсэн сургалтанд хамрагдсан, зам барих чиглэлээр сургалтанд хамрагдсан юм эсвэл. Байнгын бүрэлдэхүүний тухайд Оросын улмаас Япон, Хятадд мэрэгчлээ зөвсөн. Үндэсний баталгааны сургууль зөөр боловсруулаад Бүтээн байгуулалтанд инх цагт оролцуулъя. Энэний давуу тал нь юу вэ гэхээр энэ эрд цэргийн албаар бид нар бие бэлтэр их оронж ийм хүмүүсийг бэлдээд үүнийг ажил мэргэжилтэй болгоод ажил мэргэжлийн дагуу түүнээр нь үлдсэн ажлын хөлсийг нөгөөд ингээд энэ маш том газар нутгаа дэд бүтц бусад бүтээн байгуулалтаар хөгжүүлэхийн зүйлүүдийг батлаад ингээд явж байгаамаа.